Эхлэх юм уу? Яг. За тэгэхээр стандарт хэмжээ зүүн газраас хяналт шалгалтын бүлэг бас Харанга аймагт ажиллаж байна. Монгол Улсын шадар сайд амар сайхны тушаалаар үндэсний чанар аюулгүй байдалд бол хяналт шалгалт хийж байгаа. За энэ ажлын хэсэг саяхан дархан Сэлэнг аймагт ажиллаад ирсэн бол өнөөдөр бас Харанга аймагт ажиллаж байна. За бид хөө яг одоо энэ Харанга аймгийн 2 дугаар цэцэрлэг дээр байна. За хүүхдийн хоолны чанар стандарт тэр илчлэг дээр бас дээж авч хяналт шалгалтыг хийж байна. Тэгэхээр өнөөдөр энэ хяналт шалгалтын ач холбогдол үр дүн таас танилцуулж тэ. Тэгэхээр хүнсний аюулгүй байдал, хүнсний лавлгаа лабораторийн ерхий захирал манд ирнэ. За ерөнхийдөө бол Монгол Улсын шадар сайдын одоо бүтлэгцийн тушаалаар одоо хяналт шалгалтын баг бол 21 аймагт үлдээд ажиллаж байгаа. За энэ 21 аймагт ажиллах хугацаанд бол одоо үндсэндээ бид зах худалдааны төвөөр одоо пестицидийн үлдэгдлийн хяналт болон сорьцын хяналт гэх хэмжлэгүүдийн хяналтуудыг бол одоо бас хийж байна. За нөгөө талаасаа бол одоо энэ ерхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын энэ одоо өдөрт одоо авч байгаа хоолны одоо хамгийн хэмжлэгийг нормативтэй байна уугүй юу? За энэ хүрээнд энэ одоо хоол үйлдвэрлэл үйлчлэгээний бэлтгэл нь эрүүл ахуйн одоо шаардлага хангаж байна уу? За чинь эрүүл ахуй халдвар хамгааллынхаа дэглэмийг баримталж ажиллаж байна уу гэдэг чинь тэгэхээр тандал судлааг бол одоо зохион байгуулж байна. Тэгэхээр өмнө нь ер нь энэ тандалт судалгааны ажлууд өмнө нь одоо хамгийн сүүлд хийцээ хийгдсэн байдیں۔ Тэ. Ер нь өнөөдөр энэ сургууль цэцэрлэгүүд энэ норматив стандартаа энэ эрүүл ахуйгаа ер нь барьж ажиллаж чадж байна уу? За мэргэжлийн хяналтын одоо байгууллага, мэргэжлийн хяналтын ерхий газар гэдэг систем дөрөв одоо байхдаа бол одоо тогтмол хяналт шалгалтууд бол одоо хийгдчихсэн. За одоо бол одоо салбарын хяналтуудтай шилжсэнтэй холбоотойгоор энэ одоо хоол үйлдвэрлэл үйлчилгээний энэ одоо стандартыг хэрэгжилтийг хангах энэ асуудал бол одоо эрүүл мэндийн асуудал гэсэн байгууллага бол одоо шилжсэн. За энэ хүрээндээ бол одоо бас мэдээж хэрэг тогтмол хяналт шалгалтууд бол одоо хийгдэж байгаа. Яагаад гэх юм бол хүүхд гэдэг бол өөрөө бас маш онцлог бид нар одоо нэг анхаарах хэрэгтэй бол одоо ийм одоо бүлэг. Тийм учраас энэ хяналт шалгалтууд бол одоо хийгдэж байгаа. За манай хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлгаа лаборатори төр ч гэсэн Улаанбаатарын төвшөнд ч гэсэн болон 21 аймагуудын одоо төвшөнд бол тодорхой дээжүүд бол одоо ирдэг. За энэ хүрээндээ бол бид нар одоо дээжийн шинжилгээд байцаагчтай бол буцаадаг. За энэ хяналт шалгалтын ажлын одоо нэг давуу тал бөгөөд одоо онцлог нь юу байгаа вэ гэхлээрээ бид нар одоо яг энэ стандарт нормуудыг хангаж байгаа юу гэдгийг үзэхээс гадна яг газар дээр нь зөвлөмж зөвлөгөө өгж байгаа ажил хэсэг ажиллаж байгаа. Энэ нь одоо маш онцлог байгаа. За өмнө нь бол одоо мэдээж хэрэг нөгөө хяналт шалгалт гэдэг утгаараа тий. За одоо тороодог ч юм уу тий одоо бусад одоо дараачийн хууль эрх зүйн одоо асуудлуудыг ингэж одоо авдаг байсан бол энэ удаадаа бид нар одоо зөвлөн туслах үйлчлэгээ маягтайгаар бол одоо ингэж одоо хяналт шалгалтын байгаа бүрэлдэхүүн бол өргөтгөж бол ингэж явж байгаа. За цаашлаад бол одоо энэ ажлын хэсгээс гарах үнцэн үр дүн бол энэ одоо сургууль цэцэрлэгийн хүүхдүүдэд одоо өгж байгаа энэ үдийн хоолны одоо илчлэг нормативд бол хүрч ийн үгүй юу? За одоогийн олгодоод байгаа төрөөс олгогдож байгаа одоо 3,000 төгрөг одоо яг хангалттай байгаа юу, хангалтгүй байгаа юу гэдэг энэ асуудлыг бол одоо ажлын хэсгийн бүрэлдэхүүн 5 сарын 31-нд бол шадар сайдад энэ танх судалгаануудынхаа мэдээллүүдийг бол танилцсан. За тэгээд мэдээж шадар сайдаас бол одоо судалгааны үр дүн болон энэ шалгалтын үр дүнтэй танилцаад бол тодорхой чиглэлүүд өгнө. За цаашлаад бол одоо шадар сайдын одоо биднэрт өгсөн чиглэл юу вэ гэхээр одоо яг энэ хүүхдүүдийн идэж ууж байгаа хоол хүнс шимт хичээлтэй байна уугүй юу? Эргээд одоо эрүүл ахуйн халдвар хамгаалал гэхээсээ илүүтэйгээр бид нар хүүхдүүдтэй шимт хичээлийн одоо яг өгч чадчихна уугүй юу хоолоор дамжиж байгаа. Тэгэхээр энэ дээрээ бол нэгдүгээр анхаарах хэрэгтэй. Цаашдаа энийг одоо бодлогын асуудалтаас тусахад шадар сайдаас энэ нэлээд манлайлалд оролцсон гэж одоо ингэж ойлгож байна. Та бас би нөө яг тэр 3,000 төгрөгөөр яг илтгэдэг хоол өгж ийнө гэдгийг бас асуух гэж та бас ер нь бол сайн хэлжлээ. Нэг эргэлзээ байдаг бас өнөөдөр яг одоо танай лабораторийн гэдэг юм уу те манай улсын лабораторийн хөтөн чадал ер нь ямар байгаа. Өнөөдөр бид нар яг ингээд энэ дээж аваад шинжилгээ хийхээр одоо зарим эцэг эхчүүд ч гэдэг юм уу те эсвэл зарим байгууллагууд ч гэдэг юм уу одоо үнэн худлаач гэдэг юм уу ийм нэг эргэлзээ эсвэл ойлголт гэдэг юм бидний дунд яваад байдаг шүү дээ. Энэ дээр та нэг тайлбар өгч. За одоо мэдээж хэрэг лаборатори гэдэг бол бүх шинжилгээ ухааны суурь нотлохыг бүртгүүлэгч. Дээрээс нь бол одоо маш одоо юу гэдгийг олон мэдээллийн нэг одоо цанхилаа гаргах тэр одоо нотлохоо бүртгүүлж байгаа л гэсэн. Тэгэхээр бид нар эргэлзээтэй маш олон мэдээлэлүүд бол гадуур мэдээж хэрэг явуулдаг. За энэ хүрээндээ бид нар одоо ямар бүтээгдэхүүн үнэхээр сайн юм бэ? Ямар бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлаа хангаад байгаа юм бэ гэдэг
тий. Тэгэхээр үүнийг нотлох одоо ганц нотлогоо нь бол одоо үндсэндээ лаборатори. Тэгэхээр дан ганц хүнсний асуудал дээр ч гэсэн биш тий. Бид нар агаарын бохирдол дээр ч гэсэн одоо бид нар агаарын бохирдлын асуудлыг хэрхэн яаж шийдэх юм бэ? Хэдэн агаард одоо бохирдуулагч байна гэж ингээл ярих юм бол нөгөө лабораториороо л бид нар энэ асуудлаа шийдвэрлэнэ. За тэгэхээр одоо манай үндэсний аюулгүй байдлын үндэсний лавлгаа лаборатори бол одоо 2024-2025 одоо энэ онд ингээд багтаад ерөнхийдөө нийт шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн шинжилгээг бол одоо Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бол одоо шийдэгдэж байгаа. За мөн одоо бид нар цаашлаад одоо шатар сайтын өгсөн чиглэлийн дагуу бас тодорхой төсөл хөтөлбөрүүд олон улсын төслүүд рүү одоо бас бидний лабораторийн чадварыг бэхжүүлэх чиглэлээр одоо бас төсөл хөтөлбөрийн одоо пропозал бичиж бол ерөнхийдөө ингээд бол явж байгаа. За баярлалаа танд. Ажлын амжилт хүсье. За баярлалаа. За тэгэхээр бид хүн хяналт шалгалтын бүлэг Аранга аймагт ажиллаж байгаа. Тэгэхээр цэцэрлэгийн эрхлэгч 2 дугаар сургуулийн эрхлэгч байна. Би бас эрхлэгчээс ганц нэгэн зүйлийг тодруулъя. Сайн байна уу та? За сайхан аварж байна уу? Сайхан. За тэгэхээр ер нь өнөөдөр бас энэ хяналт шалгалт явж байна. Одоо өнөөдөр бас хамгийн түрүүнд нөгөө хүүхдүүдийн яг өдөрт нь 3,000 төгрөгөөр яг чанартай тийм илтгэвтэй хоолунд идэж чадах уу гэдэг эргэлзээ байдаг тийм. Тэгэхээр өнөөдөр манай хүүхдүүд яг өнөөдөр энд явж байгаа хүүхдүүд маань ямар хоол идэж байна гэдэг. За манай цэцэрлэгт нийтдээ 243 хүүхэдтэй. За хоол үйлдвэрлэлийн газартаа бол 3 тавж ажиллаж байгаа. За бид хүмүүс маань хүүхдийн 3,000 төгрөгийнхээ хоолнд нь тохируулаад аль болох нь үйлчлэг килокалор энэ хангасан хоол хүнсээр хангахад одоо сэтгэл зүрхийг гаргаад ажиллаж байна. 3,000 төгрөг гэдэг бол өдрийнх нь хоолнд килокалорыг хангах тийм илчлэгийг нь бол хангах хэмжээний мөнгө болов гэж үзэхгүй байгаа. Яагаад гэвэл бид нар ч одоо өөрснийхөө нөөц боломжинд тохируулчил энэ 3,000 төгрөгөнд нь хүргээд байгаа болохоос биш яг илчлэг нормдаа бол тохирсон тэр хоол хүнсээр хангаж чадахгүй байгаа гэдгийг яг энэ үзлэг шалгалтын үеэр далимдуулаад бас хэлье гэж бодож байна. Тэгээд бидний нөөц боломж гэдэг нь юу яриад байгаа юм бэ гэхээр яг эх орныхоо хөрсөнд ургасан хүнсний ногоогоор бид бүхэн маань өөрийнхөө одоо энэ орон нутагт байгаа компаниудаас авч хэрэгжүүлж байна. Мөн жимсхэн байгалийн бүтээгдэхүүнүүдээр өдөр тутмын үйлчлэгээ хүүхдүүдэд зорж байна. За тэгээд засгийн газрын мөрөнгө хөтөлбөр болон засаг даргын мөрөнгө хөтөлбөрт орсон өдөр бүр сүү цагаан идэ гэсэн тэр мөрөнгө хөтөлбөрийг бас яг хэрэгжүүлэхээр ингээд зорин ажиллаж байгаа. Энэ бүхнийг бол ер нь хоолныхоо меню чинээгээл хүүхдүүдтэй хүрэлцэхээр одоо өгөөд явж байгаа. Та бас өөрийгөө манай үзэгчдээр танилцуулаач тийм үү? Тавцаа танилцуулаа. 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Алтан Чимэг. За боловсролын салбарт нийтдээ 28 дахь жилдээ багш ажиллаж байна. За багшаар 15 жил, баруун зүйчээр 5 жил ажилласан. За бусад жилүүдэд нь бол эрхлэгчээр ажилласан. За тэгэхээр бид нар бас энд яг хяналт шалгалт явж байгаа шиг байна. Би бас ороод нэг үзэж энэ аюулгүй байгаа чинь юг өмсөх хэрэгтэй баг тийм ээ? Аа. Чинь хойлоо хаашаа орох вэ? За би ийшээ ороод нэг дээж авч байгаас тавцгаа мэдээ. За танд баярлалаа. За тэгэхээр энд бас яг хүнсний аюулгүй байдал хүнсний лавлгаа лабораториос дээж авч байгаа. Тэгэхээр яг дээж ихлэх авч бид таахын бас танилцуулъя. За сайн байцгаана. Сайн байна уу? Тэгэхээр энд шоул явж байгаа. Та бас энэ дээж ихлэх авч байгаа. Тэр талаараа бас тавцгаа мэдээлэл өгч байна. За манай хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлгаа лаборатори маань сургууль цэцэрлэгүүдийн одоо хоол үйлдвэрлэлийн явц болон эрүүл халтар хамгааллын хэлтэнд нь бол танил судалгаа хийж байгаа. За үүгээр болохоор зэрэг нэг удаагийн ээлжинд одоо гарсан хоолнд нь одоо хоолны чанар нормативыг хангаж гэнэ үү? Илчлэг нь ямар вэ? Чанар аюулгүй байдлынх нь ингээд шинжилгээнүүдийг хийдэг явж байгаа. За мөн орчных нь одоо угаалга цэвэрлэгээ халдварууд төлтөн хэр чанартай явж ингээд энэ очисны шинжилгээнүүдийг авч гэн мөн энэ орчны хоол үйлдвэрлэлийн орчны агаар за хоолнд ашиглагдж байгаас усанд нь ингээд бид нар шинжилгээнүүдийг хийгээ явж байгаа. Та одоо яг ямар шинжилгээ хийж байна? За би одоо угаалгын чанарыг хянах зорилгоор угаасан одоо хоол порцлох энэ шангаас нь орчцыг дээж авч байна. Энд бол 4 янзын үзүүлэлтээр бид нар шинжилгээ хийгдэнэ. Одоо нэм бактерийн бохирдол байна уу гэдгийг нь тодорхойлно. Тэгээд ер нь шинжилгээний хариу гүйцэд хийж гарах уу тийм ээ? Нэн судлалын шинжилгээ маань яг бактерийг ургуулдаг. Тийм учраас л нэн судлалын шинжилгээ бол 3-5 хоног. За илчилгээний шинжилгээ, бусад шинжилгээнүүд бол 3 хоногт бол гарчихна. За та болохоор өөрийгөө бас танилцаач хүнсний аюулгүй үндэсний лавлгаа лабораторийн аймаг орон нутаг хариуцсан ахлах мэрэгчлэн биологийн ухааны доктор, микробиологч юм байна.
наран дэлгэр. тий наран дэлгэр. За баярлалаа та бүхэнд. За тэгэхээр үзэгчдээ за тэгэхээр Монгол Улсын шадар сайд амар сайхны тушаалаар байгуулагдсан. За ажлын хэсэг орон нутагт ажиллаж байгаа. Бид бүхэн газар дээрээс бас мэдээллийг та бүхэнд одоо шууд дамжуулан үзүүллээ. Тэгэхээр өнөөдөр бас цэцэрлэгийн сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийн одоо хоолны асуудал, стандарт, эрүүл ахуй, норм нормтэй гэдэг зүйл яригдж байгаа. За энэ бүхэн өнөөдөр яг ямар байна гэдгийг манай шинжээч нар тодорхойлно. Тэгээд цаашид бас авч хэрэгжүүл, цаашид анхаарах зүйл юу вэ гэдэг дээр бас томоохон бодлого хэрэгтэй гэдгийг бас намаас хэлж байна. Тэгээд энийг бол цаашид одоо эндээс гарсан ажлын шалгалтын үр дүн дээр бол одоо гарнаа. Тэгэхээр дараагийн мэдээллийг бид бүхэн бас газар дээрээс шууд дамжуулан өргөнө. Баярлалаа.